Дэлхийн төв амил тунхаглалын 5 дугаар зүйлд хүнд ч эрүү шүүлт тулхан эсвэл хинтээч хэрцгийгээр хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах шийтгэх ёсгүй гэж заасан байдаг. Эрүү шүүлтээс ангид байх эрх нь хүний зам ёсны эрх бөгөөд ямар ч үед үл хязгаарлагдах онцгой эрх болохыг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрч нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас сойрхон баталсан эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцэд дэлхийн 156 улс нэгдэн орсон. Монгол улс уг конвенцэд 2000 онд нэгдэн орсон байдаг. Эрүүдэн шүүх гэдэг нь хэн нэг хүн 3 дахь этгээдээс мэдээсэлт мэдүүлэг авах, тухайн хүн буюу 3 дахь этгээдийн үйлдэлсэн, сэрдэгцэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, альва байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу 3 дахь этгээдийн бие мах бод сэтгэл санааг хүчтэй шаналган зовох альва санаатай үйлдэлийг хэлнэ. За хүний эрхийн баталгаа гэдэг бол зөвхөн хуульд заасан заалт биш байдаг. Энэ бол байнгын хэрэгжилтийн бодит биелэлт, энэ биелэлтийн хяналт шалгалт гэдэг өөрөө бүхэл бүтэн тогтолцоо шаарддаг ийм ажиллагаа байдаг. Тэгэхээр хүний эрхийн баталгааг хангах нэг гол олон улсаас тавьж байгаа манай үндэсний хууль тогтоомжинд бий болсон нэг эрх зүйн их сурвалж шаардлага нь эрүүдэн шүүхийн эсрэг конвенц байгаа. Тэр эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд нэгдэн орсноор Монгол улс тухайн конвенцийн хэрэгжилтийг дотооддоо бүрэн хэмжээнд зохион байгуулах ёстой. За нийт алба хаагчдыг чадваржуулах ёстой. За мөн хүний эрхийн чиглэлийн талаар иргэд олон нийтийг мэдээлэлээр хангах ёстой. Мөн прокурорын байгууллагын зүгээс яг эрүүдэн шүүхийн эсрэг конвенцтэй холбоотой болон түүнийг дагалдан гарч байгаа эсвэл түүнд хамаарах хуулийн заалтуудад байнгын тогтмол хяналт шалгалт хийх ёстой байдгаараа онцлог байдаг. 2017 онд шинжилэн батлагдсан эрүүгийн хуулийн 21-ийн 12 дугаар зүйлд эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хуульчилсан байдаг. Төрийн албан хаагч тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгуурлах зорилгоор өөрөө эсвэл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсвэл бусад байдлаар тухайн үйлдэлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, бусдын бие махбод сэтгэл санааг шаналган зовоосон бол 5401-ээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1 жилээс 5 жил хугацаагаар хорих ялж шийтгэнэ. Эрүү шүүлтийн хохирогч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хорих ял эдэлж буй хоригдол, зарим тохиолдолд гэмт хэргийн хохирогч өөрөө ч өртөх боломжтой бөгөөд ихэвчлэн олон нийтийн хараа хяналтаас ангид үлдэгддэг онцлогтой. Улсын ерөнхий прокурорын газрын бүтцэд анх удаа эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус зөвлөл нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажлыг прокурорын байгууллагын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй ажилтгаа. Улсын ерөнхий прокурорын 2024 оны тушаалаар мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг шинжилэн баталсан бөгөөд улсын хэмжээнд нийт 655 мэдүүлэг авах өрөөг шаардлагад нийцүүлж прокурорын зөвшөөрөл олгон ажиллаж байгаагаас 56 буюу 8.5% нь насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө байна. Нэгдсэн үндэсний байгууллагын эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий хүний нэр төрийг доромжилж шийдэхээс урьдчилан сэргийлэх дэд хорооноос 2017 онд бол Монгол улсад зөвлөмж чиглэлийг бол өгсөн байж байгаа. За энэ зөвлөмж чиглэлээр бол мөрдөн жалгах ажиллагааны явцад хүний эрх хэрэгчлөөг зөрчихгүй байх, за мөн эрүүдэн шүүхгүй байх гэдэг энэ зарчим агуулгыг бол тусгасан байсан. За энэ хүү зохицуултын хүрээнд бол улсын ерөнхий прокурорын тушаалаар бол бид бүхэн мэдүүлэг авах өрөөнийхэн шаардлагыг бол шинжилэн боловсролд баталсан байж байгаа. Ямар учиртай шинжилэлт орвоо гэхээр магадгүй нөгөө мэдүүлэг авж байгаа эрх бүхий алам жишаалтан за мэдүүлэг өгж байгаа хүмүүс нь нэг төвшөнд суух, тухайн мэдүүлэг авж байгаа өөрөө хүний анхаарал ханиулах хөнгөгүй байх, за тусгаарлагчтай байх гэх мэтлийн ийм шинэлэг зохицуултууд бол орсон байж байгаа. За үүний зэрэгцээ бол мөн насан туршаагүй хүүхдээс мэдүүлэг авах өрөөг бол мөн стандартчилж өгсөн.
За мэдүүлэг авах өрөөний шаардлага нэг онцлог зохицуулалтад орсон. Тэр нь болохоор насан туршгүй хүүхдээс мэдүүлэг авах ажиллагааг явуулахдаа хүүхдийн дээд эрх шиг сонирхлыг хамгаалах ёстой гэсэн ийм зохицуулалт орсон. За энэ хүү өрөөндөө бол зарим одоо аймагуудад бол хүүхдээс мэдүүлэг авах өрөөг хүүхэд гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдүүл байгуулсан байж байгаа. За тухайн байгуулсан өрөөнүүд нь өөрөө тухайн хүүхдийн одоо насны онцлог тохирсон тоглоом, ном зохиол гэх мэт за мөн одоо шаардлагатай тохиолдолд унтах ор хэрэгсэл ийм үзүүлэлтээр төвшөлөгдсөн өрөө бол байгаа ба. За 2024 онд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс улсын ерөнхий прокурорын газартаа одоо хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу бол улсын хэмжээнд энэ мэдүүлэг авах өрөөнүүдийн нөхцөл байдалд хяналт шалгалт үзлэг шинжилгээнүүдийг бол хийсэн. За үүнтэй нийцүүлэн тодорхой одоо дүрм журмуудыг шинжилэн боловсруулах, техник хэрэгслүүдийг сайжруулах, мөрдөгч эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг тайлбар ярилцлагыг зориултын өрөөнд одоо авч хэвшиг зэрэг энэ үйл ажиллагаануудыг явуулсны үр дүнд бол тодорхой үр дүнгууд гарч байна гэж ингэж үзэж болохоор. Дээрх шаардлагад нийцүүлэн насан туршаагүй хүнээс мэдүүлэг авах өрөөг орон нутагт үе шаттай байгуулахаар ажиллаж байна. Альва гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнийг саатуулах, баривчлах, цагдам хорих зэрэг таслан сэргийлэх арга хэмжээг авахд хүний эрхийг зөрчиж байгаа эсгэд хяналт тавьж, ирүүшүүлтээс ангид байх эрхийг хангахад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. За сэжигтийг баривчлах ажиллагааны хоёр төрлөө байдаг. Нэгдүгээр шүүхийн зөвшөөрөлтөй баривчлах ажиллагаа. За тухайн ажиллагааны хувьд бол мэдээж шүүхийн шийдвэрийг мөрдөгч сэжигтийг баривчлах үндсэлтэй байна гэдээ саналаа прокурор тавина. Прокурор мөрдөгчийн саналыг үндсэлтэй байна гэж үзвэл шүүхэд тавьж тухайн сэжигтнийг баривчлуулах шийдвэрийг шүүхээр гаргуулдаг юм ажиллагаа байна. Харин мөрдөгч хуулиараа хойшлуулшгүй тохиолдолд сэжигтнийг баривчилж болно. За тэр нь тухайн гэмтрийг яг үйлдсэн даруй гэрч хохирох шууд заасан. За мөн сэжигтэн гэмтрийг үйлдсэн даруй хэргийн газраас зүгтэх үед барьж авсан. За мөн яг гэмтрийг үйлдэж байх үед нь барьсан. За мөн хэргийн газар болон бусад одоо тээврийн хэрэгсэл, эд зүйл тухайн сэжигтний хувцсанд уул мөр илэрсэн байх юм бол хойшлошгүйгээр шууд баривчлаад тухайн ажиллагаагаа шүүх болон прокурорт хянуулж хүчнтэй тооцоолох ийм эрх зүйн зохицуулалт байдаг. Улсын эрхний прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс хүнийг саатуулах, эрх хязгаарлах арга хэмжээ авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж буй эсхийг шалгасан байна. Шалгалтаар зөрчилд холбогдоогүй ч согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үндслэлээр эрх бүхий албан тушаалтнаас саатуулах, эрх хязгаарлах арга хэмжээ авдаг зөрчлийг илрүүлэн таслан зохисох арга хэмжээг авчээ. Ингэснээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл идэлүүлэх хугацаанд оруулан тооцох нөхцөл бүрдсэн юм. Прокурорын байгууллагаас хүний эрхийг хангах, зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор хорих анги, цагдан хорих, баривчлах төв, байр бүрт гомдол мэдээллийн тусгай харьцаг ажиллуулж, ирүүшүүлттэй холбоотой асуудлаар прокурорч шууд гомдол хүсэлт гаргах нөхцөлийг бүрдүүлж, мэдээллийн нууцлалыг ханган ажиллаж байна. За ял хөдлөх ажиллагаанд тавих хяналттай ажлын чиглэлээр сүүлийн 3 жилийн байдлаар 760 гомдол мэдээлэл хүлээн авснаас за хоригдол болон хоригдсон этгээдүүдээс тухайн одоо хорих анги, цагдаа өрх, баримтлах төв байрны үйл ажиллагаа, албаагч харилцаа ёс зүйтэй холбоотой асуудлаар прокурорын тусгай хайрцгийг ашиглаж за мөн прокурорт одоо санал асуулгын хуудасаар болон бичлэг уулзах байдлаар нийт 46 гомдол мэдээлэл гаргасныг за прокурор хууль заасан хүнс журмын дагуу хүлээн авч хянан шийдвэрсэн байна. За прокурорын байгууллагаас одоо тухайн одоо хоригдол ялтын этгээдээс дээрх одоо арга хэлбэрээр гаргасан гомдол мэдээллийг за шалгах, за дүн шинжилгээ хийж гомдол мэдээллийг одоо хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах хамгаалалттай холбоотой асуудал. За эргээд энэ одоо арга хэлбэрээр гаргасан одоо хоригдсон этгээдүүдийн эрхийг хангах зорилгоор нууцлыг хадгалах хамгаалалттай холбоотой мэдээлэл за мэргэжил арга зүйн тус цаг одоо нэгж прокурорын газрын прокурор одоо үзүүлж ажиллаж байна. За мөн түүнээс гадна одоо хорих байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд болон холбогдох албан тушаалтнуудад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх болон эдгээр хоригдлын эрх үүргийг одоо нэгмөр хангаж ажиллахтай холбоотой мэдээллийг бол цаг тухай бүрдэнд бол өгч ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, нөхөн төлөвлөхөд прокурор онцгойлон анхаарч ажиллаж байна. Эрүүг эрийг хянаж хөдөлгөх хууль зааснаар аливаа иргэн хуулийн этгээдэнд
мөрдөгч прокурор шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн охирлоо нөхөн төлөөлөх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгцэд учирсан хор уршгаа нөхөн сэргийлэх хэрэгтэй байдаг. Тодруулах юм бол хууль зааснаар хууль бусаар баривчлагдсан, цагдаа оргигдсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, алтан тушаалаа эрхлэхийг төр төдөлгөлсөн тогтоогдсон. Тухайн иргэнийг цагаатгсан шүүхийн шийдвэр гарсан. За гэмтэрэг үйлдэл нотлогтойг үндэслэлээр тухайн иргэнийг хэрэгсэхгүй болгосон, эсвэл гэмтэргэнд гэмтэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоогдсон. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ эргэлэх тухай шүүхийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон. За мөн ялагдагчийг эрүүдэл шүүлсэн болох нотлогдсон тохиолдолд нөхөн төлөөлөх хэрэг үүсдэг. За хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан охирлыг нөхөн төлөөлөх нэхэмжлийг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг ба прокурор тухайн хэрэгт оролцохдоо хэрэг цугларсан нотлох хоримтуудыг үндэслэн нэхэмжлийн шаардлагыг дэмжих эсвэл үгүйсгэх байдлаар тайлбар гаргаа оролцдог. Тэгэхээр эрүүдэн шүүлтээс урдсан сэргийлэх энэ үйл ажиллагаанд бол байгууллагуудын хамтын ажиллагаа бол маш чухал үүрэг гүйцэтгэх нь. Өөрөөр хэлбэл эрүүдэн шүүх гэдэг энэ ойлголт бол бүх байгууллагуудын хамтын ажиллагаа хүчин чармаалтын үр дүнд бий болохгүй байх, бүр арилгах, энэ төрлийн зөрчлийг талсан зогсоох ийм гол үр дүнгууд гардаг. За энэ үүднээсээ бол Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссод хууль хяналтын байгууллагуудтай байнгын нэгт хамтран ажилладаг. Тэр дундаа бол улсын ерөнхий прокурорын газар болон төв орон нутгийн прокурорын байгууллагуудтай хамтран тухайн нутаг дэвсгэрт байгаа мэдүүлгийн өрөө, цагдаа орох байр, хүн дураараа гарч явах боломжгүй энэ орчин нөхцлүүдэд бол хамтын хяналт шалгалтуудыг бол тогтмол хийж илэрж байгаа зөрчил дутагдлуудыг бол шийдвэрлэх чиглэлээр сургалт, зөвлөгөөн, за тодорхой зөвлөмжүүдийг бол бий болгож ингэж ажилладаг. Ирүүшүүлтээс ангид байх эрхийн талаар иргэн хууль сахиулагч бүр мэдлэг мэдээлэлтэй байх нь ирүүшүүлт тулгах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ангид байх боломжийг бүрдүүлнэ. Хүн бүр ирүүшүүлтээс ангид байх хэрэгтэй.